Амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Дуулах студийн уран бүтээлчдээс бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанс татагдсан ирж байгаа залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Улс эх орныг батлан хамгаалах зэвсэг түвшний бие бүрэлдэхүүний нэгж болсон хугацаа цэргийн албан хаагчдын талаарх ард иргэдийн сэтгэгдэл болоод цэргийн албанс татагдсан ирсэн шинэхэн цэргүүдийн талаарх сурвалжлагаар эх орны төлөө нэвтрүүлгээ эхлүүлье. Эх орноо батлан хамгаалах цэргийн эрдэмт шамдан суралцаж, бүх төрлийн байлдааны ажиллагаанд цагийн байдлын ямар ч нөхцөлд төрөл тусгай мэргэжлийн салбаруудтай харилцан ажиллагаатайгаар байлдааны үүрэг биелүүлэх дадлаг чадварыг эзэмшсэн байх явдал нь үндсэн хуулиар иргэний цэргийн үүргээ хүлээсэн хугацаа цэргийн албан хаагчид билээ. Улсын сүр цэрэгтэй цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуус ихээхэн нэмэгдэж байгаа нь голлох хэд хэдэн хүчин зүйлтэй. Тухайлбал цэргийн алба хаасан хүн төрөөс үзүүлж буй бүхий л үйлчилгээг авах хэрэгтэй болж байгаа төдийгүй төрийн албанд орж ажиллах боломжтой болж байгаа юм. Ард иргэдийн дунд хугацаа цэргийн албан хаагчдын талаар янз бүрийн л бодол эргэцүүлэлүүд хөвөрсөөр явдаг нь нууц бишээ. Цэргийн алба хаахын ач холбогдол гол утга учирыг хэрхэн хүлээж авдаг талаар тодруулахад эр хүн баснаар ирэхэд цэргийн алба хаана гэдэг нь бол улс орныхоо болоод өөрийнхөө хувьд хүлээж байгаа нэг хариуцлага юм болоо гэж би боддог. Сүүлийн үед одоо нэг жилийн цэрэг болоо жоон таархан болж байна. Тэгээд одооноос бас цэргийн чанар энэ нөгөө гэрээ албан хаагчаар гарснаас хойш одоо бас гайг болоод байж бодсон шүү дээ. Тийм ээ. Тэгээд цэргүүдийг одоо энэ баялагын салбарт одоо урд нь одоо баялагын цэрэг одоо аюул их бүтээн байгуулалт хийж илаа шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед одоо баялагын цэрэг гэж байхгүй татан богдаад тэгээд одоо чинь цэргүүд чинь цаахан нэг жил цаахан идэл өнгөрлөг боллоо шүү. Цэргийнхаа норм хийж дуусах байхад л одоо цэрэг халагдчихлаа шүү дээ. Одоо сүүлийн үед баялагын цэрэг гэж байгуулагдаж байгаа гэж байгаа. Тэгээд баялагын цэрэг мэрэг болоод одоо янзын үйл бүтээлтэй ажиллах болог бодож байна. Гэхдээ яг эр хүн бол цэргийн албан хаагч тал та тэрэл эр хүн үүргэлж би бодож шүү дээ. Та ер нь цэрэгт явсноо? Яваагүй. Явна гэж боддог. Гэхдээ урд нь боддог одоо бол мэдээж явахгүй шүү дээ. Тэгээд Монгол улс иргэн болсон үед одоо эр хүн болгоод хаах ёстой гэж боддог л да. Тэгээ миний хувьд одоо оюутан болоод бас хааж чадаагүй төгсөөд одоо бас хаана гэж бодож байгаа. Ер нь л тэгэл эр хүн болгоны хаадаг албатай эр цэргийн алба гэдэг чинь. Тэр тэгээ тухайн үед над зарлан ирэх юм бол юу цэрэгт явна. Эх орон биднийг дуудаж байгаа үндсэн дээр явах ёстой л да бидний эр хүн гэсэн тийм ээ. Одоогор оюутан байгаа цэргийн албанд яваг байгаа. Тэгээд цэргийн албанд явах нь ер нь бол хүн болгоны Монгол эр хүн болгоны үүрэг тэгэл хааштай гэл сургуулаа төгсөөл явах та. Тэгээд одоо цэргийн албанд л одоо явах залуусууд илүү энэ хүсэлтэй болсон байлээ. Харин цэрэгс татагдсан очсон залуус маань орчин нөхцөлийн хувьд болоод ахуй хангалт сурч боловсрох эрүүл мэндийн үнэлэг онцлогоонд хамрагдах бие бэлдраа хөгжүүлэх тал дээр ямар эрх хэдлэн хэрхэн үүргийг биелүүлж байгаа талаар иргэд залуучууд сонирхож байлаа. Бид үнэн бодиттой хариулт өгүүлэх үүднээс хугацаа цэргийн албан хаагчдаа зорьсон юм. Цэргүүдээс хамгийн түрүүнд асуухад урьдчилан сэргээлтүүд тэр одоо явагддаг вэ? Мэдээж хэрэг эрүүл мэндийн тэгээ шинжилгээнүүд эднэрээр нь бол авагдсан болов. Энд ирээд олон аавын хүүхдүүдтэй найз нөхөд болоод тангараа хамт өргөөд талбай дээр эц Чингис хааны 850 жилээр бид нар тангараа өргөө төрсөдөр нь өргөхөд үнээр бас тааламжтай бас бахархаж омгшд юм байлээ. Манайх 7 хоногт эмнэлгийн үзлэгт ордог. Эмнэлгийн үзлэгт нь болохоор хайна төрснүүд нь эм тариа өгж жоо холголт өгнө хаяа тэрэн дээр нь бэлтмент тавина тэр хэмжээний юмнууд өгнө. Энэ цэргүүд боловсролын тал дээр нь ямар хичээл орд юм бол та. За цэргийн сургалтын талаар юу бол одоо жагсаалын бэлтгэл тэгээ харуулын бэлтгэл, галын бэлтгэл гээд олон сургалт явуулдаг. Тэгээ цэргийн дүрм гээд явуулдаг. Тэгээ энэ соёлын дууд цэргийн тухай одоо тийм парад янз янзын сургалтын юм бол их үзүүлдэг. Тэгээ үүрэг зориулт одоо ямар хөө байгаа вэ? Та нарын одоо ахын онгонд ямар хөө байгаа вэ? Бас бидэнд бас хэлвэл одоо бас бидэнтэй адилхан бас ирчүүд бас байгаа. Тэднэртээ бас ямар байгаа талаараа бас хэлж өгөөсэй гэж хэлэх байна те. Тэгээ бидэрт бол энэ жилийн цэрэгт бол хангалт бол маш сайн байгаа. Бүх хувцсыг бол шинжилсэн. Тэгээд өнгөрсөн өмнө бол бакал өмсдгийсэн бол юм жилээс ингээ бид Израиль өмсөж байгаа. Тэгээ юм дижитал гэдэг юм хувцс өмсөж байгаа. Тэгээ дотор юм офицер цамцтай тийм цамцтай тэгээд чипаг цагаан гэдэг нэг юм унтлагын хувцстай хангалт бол их сайн байгаа.
Хугацаа цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрөөр төлөвлөгөө зохион байгуулалт, материалын бааз, боловсон хүчний чадвах зэрэг олон хүчин зүйлээс бүрдсэн нарийн ажиллагаа шаарддаг нь тодорхой. Энэ бүгдийг ерөнхий утгад багтаан хугацаа цэргийн албан хаагчдын сургалтын өнөөгийн төвшин ямар байгаа талаар тухайн анги салбарт ажиллаж байгаа дээд болон дунд туушаалын офицер ахлагч нар тодорхой үнэлгээнүүдийг гаргасан бий. Тухайлбал тэдний ёс суртахууны хүмүүжил, бие бэлдрийн хөгжил, эх орноо батлан хамгаалах сэтгэл зүйн бэлтгэл, байлдины даалгавар гүйцэтгэх бэлтгэлийн төвшин, онлайн хичээл, практик дадлага зэргийг үнэлэхдээ хангалттай бус гэж дүгнэгдэж байсан нь саяхан. Өнөөдөр цэргийн бүх төрлийн хангалт үйлчилгээ аль хаах орчин нөхцөл сайжирсанд цэргийн аль хаагчид сэтгэл хангалуун байлаа. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зэвсэг түвшин ба олон нийтийн үнэлэмж сэдвт төслийн ажлыг энэ оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхлэж байгаа бөгөөд уг төслөөрөө Монгол улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал арах, иргэдийн ойлголт, хандлага, зэвсэг түвшин дэх нэр хүнд байр суурийн талаарх олон нийтийн үнэлгээ, аюулгүй байдал болон батлан хамгаалах бодлогын талаарх сургалт судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулах аргачлал зэрэгт хариулт олж авахд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийн ажилч мөн хэсэг хугацааны дараа тодорхой үр дүнд хүрч, юун түрүүнд эргэн цэргийн харилцаа улам бүр бэхжих нь дамжиггүй. Сурвалжлага бэлтгэн эргэцтэй уулзаж байхнаа ялангуяа Ахмад дунд насныхан өнөөгийн цэргийн алба хаагчдын алба хаах хугацааны тал дээр чамлангүй байр суурьтай байсан юм. Тодорхойлбол 1 жилийн цэрэг дөнгөжил цэрэг болохын даваан дээр халагдаж байна гэсэн байр суурьтай байсан бол хариуд нь алба хааж буй цэргүүд энэ тал дээр энэ ерөөсөө цаг хугацааны асуудал биш гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр 3 жилч бай, 1 жилч бай, 2 жилч бай юмаа шахуу үзээд яачих юм бол бид нэрд ачаал дараагийнхаа эр цэргийнхаа албыг нэр төртөө хаагаад явчихна. 3 жилийн өмнө болохоор диктатур гэдээ яриад байгаа тийм бол одоо үед 21-р зуунд арилсан нийгэм тийм байхгүй. Би нэг өөрийнхөө баталгаатай хэлж чаднаа. Цэрэг татлага болонгууд л за би яаж аргалах вэ одоогийн хүмүүс тийм болцсон байна. Танилтал одоо л өөрсдөө хичээгээд нэг хэн жилийн ми чинь юу байдгийг зүтгэх хэрэгтэй. Зөндөө юм сурна. Би энэ дээр зөндөө юм сурлаа. Тэрэндээ л маш их баяртай. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөрөө байдаггүй гэрчлэн цагийн аясаар өөрчлөгдөн хувьсаж буй бидний нийгэмд хүний үзэл бодолд хэн маань буруу өгөх эрхгүй. Ямар ч тач манай улсын батлан хамгаалах зэвсэг түвшний нүүр царай нь болсон байлдагч нарын маань өмнөө тавьсан зорилго хүсэл мөрөөдөл бүхэн нь гэрэл гэгээтэй байна. Уудам сайхан эх орныхоо хүнд болон төрсөн тэд маань эх орноо гэсэн бахархал омогшолтойгоор эр цэргийн албаа сэтгэл хоёрлогүйгээр хааж байна. Эх орноо эрг зүрхэндээ тээж хайрлан хамгаалсан омог бардам эр хүн, дайчин зоримог эр цэрэг танаас улс эх орны нүүр царай, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт тодоос тод харагдах учиртай. Тиймдээч батлан хамгаалах зэвсэг түвшний бодлогын гол цөм нь цэрэг хүнийг хайрлах, эрүүл саруул, мэдлэг боловсралтай, чадвартай байх хад чиглэгдэх болов уу гэсэн бодол эргцүүлэлээ энд хүрээд түр өндөрлөе. Эх орныхоо өмнө хүлээсэн үргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа хугацаа цэргийн албан хаагчдынхаа талаар энэ удаа бид хүргэсэн бол дараагийн дугаартаа энхийг дэмжих ажиллагаанд оролцож үргээ гүйцэтгэж байгаа офицер ахлагч нарынхаа талаар хүргэх болно. Эх орны төлөө нэвтрүүлгээ бид мэдээллийн хуудасаараа үргэлжлүүлье. Цэргийн алба хаагчдаа цэргийн хэргийн өндөр мэдлэг чадвар суулгаж, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцоход нь бүх талын сургалт дадлагыг өгч байдаг ганц төв бол 5 толгойдох цэргийн нэгдсэн сургалтын төвөө. Энд зөвхөн манай улсын төдийгүй олон улсын цэргийн албан хаагчид хүрэлцэн ирж, харилцан туршлага солилцсон онол дадлага асуулсан үр дүнтэй сургуулиудыг өндөр хэмжээнд зохион байгуулад уламжлал болсон. Энэ ч нэгэрч мөн манай улсын зэвсэг түвшний цэргийн алба хаагчид олон улсын энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцсоор ирсний нэгэн гол хүчин зүйл болж байгаа юм. Өнөөдөр манай Америк нэгдсэн улсын элчин сайд Кэмпбелл бол миний би энэ хүү англи хэлний лабораторийг нээхэд ажиллагаанд оролцох болсон бид нар баяртай байна. Мэдээж хэрэг англи хэлний мэдлэг бол одоо Монголын одоо инхээс ахуйчдад бол маш их чухал одоо хэрэгсэл болж байгаа маа. Одоо гадаадд одоо инхээс ахуйх ажиллагаанд оролцоход мөн одоо бусад одоо НАТО-гийн орны цэргийн хүчнийхэнтэй ч гэсэн одоо бибинэ ойлцох ярих тийм ээ. Бас Афганистан ч гэсэн бас олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд оролцоход одоо англи хэлний мэдлэг бол маш их чухал гэдэг бид нар бүгдээр ойлгож байна. Тэгээд энэ бол мэдээж хэрэг одоо хоёр орны батлан хамгаалах одоо хамтын ажиллагаанд бол бас нэг том бас нэг чухал төлөвлөгөө одоо болж өгсөн. Бид нар бас баяртай байна.
2008 онд энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төв болон байгуулагдсан бөгөөд бүс нутгийн сургалтын төв болох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрөх 7 хоногт тус сургалтын төвд Америк нэгдсэн улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд хатагтай Кэмпбелл цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай анх удаа танилцсан бөгөөд Америк нэгдсэн улсын Батлан хамгаалахын цэргийн аташагийн орлогч дэд хурандаа Десико, зэвсэг түвшний Жанжин штабын дэс дарах хошууч генерал Баяр Магнанаар тус сургалтын төвд нэгэн хичээлийн шин танхимыг хүлээлгэн өгч тууз хайчиллаа. За энэ лаборатори мөн бол 20 хүний судалтай нэг удаад бол 20 хүн хичээлэх боломжтой. За ер нь явагдах сургалтын тухайд бол энхий дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багуудын ажиллагааны нөхөлтөлийг ашиглагдана. Мөн одоо зөвшөөрөгчний Жанжин штабаас тодорхой саналуудыг хүргүүлсэн байгаа. Тэгээд энэ зөвшөөрөгчний авчрагчсан бас англи хэлний мэдлэг чадварыг дэвшлүүлэх талаас тодорхой сургалтууд зохион байгуулагдах байна. Энэхүү танхим нь Батлан хамгаалах зэвсэг түвшний хэмжээнд гадны улсын тусламжтайгаар байгуулагдж байгаа 7 дахь англи хэлний сургалтын танхим болж байгаа юм. Алдар гавья дайчин замналтай байрдааны сургууль цэргийн алба зохион байгуулалтаараа бусад төрөл тусгай мэргэжлийн цэрэгт үлгэр дуурайлал үзүүлж ирсэн бахархан тэмдэглэж үлдээх баялаг түүхтэй химийн 119-р анги 45 дахь өвөлтөөгөө золголоо. Ангийн ойн баярт үе үеийн захирагч химийн төгсөгчд, ажилтан албан хаагчид, олноор цуглагч түүхтэйгоо хамтдаа шагнал урамшууллаар дүүрэн үтсэн юм а. Химийн зэргийн ангид ингээ алба хааж байгаа маш баяртай байна. Ингээд ангийн маань 45 жилээр болоод тэгээд шагнал авч байгаа да албаа үлэрчээ чааж байгаа маш баяртай байна. Ханасайгаа олон найз нөхдөд болж цэргийн албанд дэснээр өөрөөс бахархаж байна. Үеийн ингээ цэргийн албаа хаах чаа залуустай. Цэргийн албаа хаагаараа цэргийн албаа үлэрчээ чаагаараа гэж цаашд нь хэлмээр байна да. Гадаа хийдийн хүүтэнч ангийн үе үеийн офицер ахлагч ажилтан албан хаагчид сэтгэл дотроо залуу халуун насаа эргэн дурсаж төрлөх ангийнхаа баярын хурал хүндэтгэлийн концертод оролцсон баярын сэтгэлээс инхүү хуваалцлаа. Би энэ 119-р ангид анх химийн актив төгснөөс хойш амьдралынхаа холбож ирсэн Ахмад Дайчдын нэг энэ анги бол алдар түүхтэй айрамд анхны онц салбарыг бий болгосон. Энэ анги өөрөө бол бүхэл ангиараа одоо онц ангийн алдрыг 2 дахь удаага айрмын түүхэнд авсан ийм алдар түүхтэй анги. Энэ анги 14 жил айрмын тэргүүн анги, 8 жил онц ангийн алдар түүхийг авсан анги. Энэ ангид алба хааж байсан олон хүн эрдмийн зэрэг сол хамгаалсан. Тэгэхээр одоо ийм эрдмийн уурхай болсон алдар цуутай энэ ангийн хамт олондоо баяр талархаж явдгаа гэж хэлье. 1971-ээс 76 онуудад тус ангийн захирагчаар ажиллаж байсан буурал генерал химийн тусгай ангийнхаа талаар энд одоо манай Ахмад үеийнхэн өндөр сэтгэлтэй харуулж байгааг би тэмдэглэж хэлье. Энэ ангийн түүхэн замдал бол онцгой дандаа өөдөлж явсан ийм сайхан анги. Анги байгуулсныхаа ойг угтаж төлөвлөгөөтэй нэлээд ажлыг зохион байгуулсан. Энэ ажлуудаа бас тодорхой хувийг нь одоо гүйцэтгсэн. Дээрээс нь зөвсөрчний Жанжин штабын даргын нэрмжид цогтур салгалтанд анги байгуулга маань тэргүүн зэрэгтэй шалгагдаж тэргүүн ангийнхаа одоо тоог нэгэ нэмлээ гэсэн ийм амжилтуудаар бид нар огтж байна. 45 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ өдөр үе үеийн хиймчүүдтэйгээ үе үеийн дараа нартайгаа уулзж байгаадаа бас сэтгэл өндөр байна. Монгол улсын Батлан хамгаалах зэвсэг түвшнийг бэхжүүлэх үйл хэрэгт цэргийн баг мэргэжилтэн төрөөш нарыг бэлтгэсний 40 жил өдгөө энхийг сахиулагчдаараа угалсан мот буудлын мэргэжлийн тусгай батальон байгуулагдсны 15 жилийн ойгоо зэвсэг түвшний 150 дугаар анги өнгөрөх 7 хоногт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 40 жилийн түүхийн улбаагаа эргэн харж он цагийн хэлхээс болсон Ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэн 150 дугаар ангиараа угалсан энхийг сахиулагч Дайчин Эрсийнхээ алдар гавьяаг магтан дуулж алдар хүндийн илэрхийлэл болсон медалаар ингрээ медалаа. Манай хамт олон 40 жил болохдоо энэ ардын армийн 150 дугаар анги Матуудлагын сургуулийн хороо шин цагийн зөвшөөрсөн үүсэн байгуулсны элитийн батальоны 15 жилийн дохиож байгаа. Энэ бэлтгэгдсэн залуу улс биш бид хүн Монгол улсын төр засаг ард түмнийхээ хүлээсэн үүргээ нэр төвтэй биелүүлж явсны илэрхийл өндөр болж байна. Миний хамт олон өнөөдөр хийж үдээсэн гүйцэтгэсэн үүрэг нь
дэлхийд танигдж Монголд магтуулж яваа. Тийм учраас өнөөдөр 107 дугаар ангийнхаа хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уурал ахмадуудаа болоод мөрөг үсч хамт олондоо ажлын амжилт, амьдралын сайн сайхныг бэлэгдэн өрөөж байна. 2003-аас 2007 оны хооронд ахлагчийн сургууль төгсөөд дэвсчний 150 дугаар анги томилогдоо очоод албаасан. Энэ албааж авах хугацаанд Иракийн эрхчлээ ажиллагааны 4 болон 7 дугаар ээлжээр үүрэг гүйцэтгэсэн байгаа. Тэгэд энэ сайхан баяр мөчид одоо Ардаа Армийн 40 жилийн ойг Ахмад ажилтай мөн зэвсэг төчний шинэ үеийн одоо элитийн тодтголтой 150 дугаар ангитай ангийнхаа албаагч болон мөн ажилчаа албаагчтай баярын мэндийг хүргэж байна. Ангийн удирдлага цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлт, хяналт, шалгалт, үнэлгээний арга зүй, орчин нөхцөлийг боловсронгүй болгон бүх талын хангалтын нэгдлийг дээшлүүлж, сургалтын дэвшилтэт арга хэлбэрүүдийг нэвтрүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын үндсэн чармаалтыг чиглүүлэн ажиллаж байна. Өмнөд Судан улсад Монгол улсын зэвсэг түвшний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальоны тэргүүний бүлэг 2012 оны 4-р сарын 1-ээс эхлэн үүргээ гүйцэтгэж эхлээд байгаа. Зэвсэг түвшний 123 дугаар ангид сургалтын процесс хангах салааны зенитийн салааны сумлагч жолооч албан тушаалд томилогдсон ажиллаж байсан ахлагч Мөнх Эрдэнэ нь Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инхийг дэмжих ажиллагааны 1-р ээлжийн батальоны удирдлага дэмжлэгийн ротын тээврийн салаанд жолооч албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 11-р сарын 13-ны өдөр зурдаар нас нөхчлөө. Ахлагч Мөнх Эрдэнэ Өмнөд Судан улсад инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын батальоны тэргүүний бүлэгт томилогдсон Жуба хот дахь нэгдсэн үндэсний байгууллагын топинг баазад ирж 2012 оны 4-р сарын 1-ээс 5-р сарын 3-ны хүртэл үүргээ амжилттай гүйцэтгэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд тэргүүний бүлгийн нислэгээр ирсэн автоX техник чингэлгүүдийг хүлээн авч байрлуулах ажилд идэвхтэй оролцож автоX техникүүдээс дасвар үйлчилгээг сайнгүй хийж гүйцэтгэж ирсэн техникийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан. За тухайн үед ахлагч Мөнх Эрдэнэ холын эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Одоо манай цэргийн албаагчд бол 4 байрлалд үүрэг гүйцэтгэж байгаа. Одоогоор Өмнөд Судан улсад 2 мужид, Lex мужид, Unitix одоо 2 мужид байгаа. Тухайн цэргийн албаагч маань одоо Lex мужийн Румбек баазд байрлаж одоо үүрэг гүйцэтгэж байгаа. 2012 оны 11 сарын 7-оос одоо Жуба хот руу одоо холын эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед 11-р сарын 13-ны одоо шөнө гинт таталт өгч одоо түүнийг одоо хамт одоо нэг байранд байсан цэргийн албаагч нь мэдээд одоо цэргийн багийн эмчт дуулгаад ингээд анхны тусламжийг үзүүлсэн. За цаашд одоо би энэ дээр төгөөс учраас 2-р сарын эмнэлэгт яралтай хүргээд за ингээд 4 цаг одоо 20 минут хүртэл одоо ингээд эмчилгээ явуулсан учраас ингээд одоо дээр төгөөсөөр ингээд нас урсан байгаа. 2006-2009 онд Сьерра-Леон улсад нэгдсэн үндэсний байгууллагын инхийг дэмжих ажиллагааны Монгол улсын цэргийн багийн 2-8 дугаар ээлжинд үүргээ амжилттай гүйцэтгэж инхийн төлөө медаль, нэгдсэн үндэсний байгууллагын 1-2, эх орны төлөө 3 хүндэс тэмдгээр тус шагнагдаж байсан манай туршлагатай инхийг сахиулагчдын нэг байсан юм. Одоогийн байдлаар манай улсын зэвсэг түвшнээс Өмнөд Судан улсад 852 цэргийн албаагч үүргээ гүйцэтгэж байгаа бол Хойд Судан улсын Дарфур мужид 2-р шатны эмнэлгийн багийн 70 цэргийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байна. Харин Афганистан улсад цэргийн 4 баг үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Бидний бэлтгэсэн энэ 7 хоногийн нэвтрүүлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ шинэ мэдээлэлтэй эргээд уулзъя. Баяртай.